За өнөөдрийн нээлттэй нийслэл хэвлэлийн хурал дээр Баянзүрх дүүргийн засаг дарга баясах миний бие. За дүүргийн эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч засаг даргын орлогч Уланбаяр. За мөн дүүргийн дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Батцагт. За ингээд бид гурав оролцож байна. За өнгөрсөн хугацаанд манай Баянзүрх дүүрэг дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 80.4 тэрбум төгрөгийн 21 төсөл арга хэмжээ хэрэгжлээ. За мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17.2 тэрбум төгрөгийн 7 хөрөнгө оруулалтын томоохон ажил хийгдлээ. За мөн нийслэлийн авто замын хөрөнгөөр 4 ажил, за мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1.6 тэрбум төгрөгөөр 31 ажил хийгдлээ. За томоохон бүтээн байгуулалтаас дурдах юм бол манай дүүрэгт энэ хичээлийн жилд 4 сургууль ашиглалтанд орлоо. За мөн Америкийн нэгдсэн улсын санхүүжилтээр 24 дугаар хороонд нэг цэцэрлэг ашиглалтанд орлоо. За 14 дугаар хороонд 14 дугаар сургууль мөн ашиглалтанд орлоо. Концессийн гэрээгээр 1500 хүүхдийн суудалтай. За энэ сургууль маань хамгийн улсын хэмжээнд хамгийн том сургуулийн тоонд орж байгаа юмаа. За мөн иргэдийн оролцоотой эрх зүйн шинтгэлийн жилийн хүрээнд дүүргийн хэмжээнд 9 байгууллагатай хамтран 15 удаагийн иргэдэд үн төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөөх арга хэмжээ зохион байгуулагдлаа. За үүнд 500-аад орчим иргэн оролцож хуулийн зөвлөгөө авсан байгаа. За мөн 17 оны 1 сараас хойш нийт 800 гаруй өргөдөл гомдлыг зөвхөн өргөдөл гомдол гэж байгаа. Өргөдөл гомдлыг дүүргийн хэмжээнд хүлээн авч үүнээс 791-ийг шийдвэрлэж за иргэдэд зохих хариуг нь өгч мөн шийдэх асуудал байвал шийдээд явсан байна. За дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурал хоролдоод 2017 оны Баянзүрх дүүргийн төсвийн орлогыг 1838 тэрбум төгрөгөөр баталсан. За үүнээс хөө амын орлогын албан татварыг 1262 тэрбум, өмчийн албан татварыг 54 сая төгрөг, за бусад албан татварыг 6.7 тэрбум төгрөгөөр, за татварын бус орлогыг 58.3 сая төгрөгөөр баталсан байдаг. За төсвийн байгууллагуудын урсгал зардлыг орон нутгийн төсвийн 8 байгууллагын урсгал зардлыг 1817 тэрбум төгрөгөөр, за үүнээс өрхийн 29 эмнэлгийн урсгал зардлыг 505 тэрбум төгрөгөөр, төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 47 сургуулийн урсгал зардлыг 3915 тэрбум төгрөгөөр, төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 170 цэцэрлэгийн урсгал зардлыг 2187 тэрбум төгрөгөөр, за харьяалах төсөвт 2 байгууллагын урсгал зардлыг 400,659 сая төгрөгөөр, за орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын зардлыг 718 сая төгрөгөөр, за нийслэл төвлөрүүлэх орлогыг 168 тэрбум төгрөгөөр тус баталсан байдаг. За 9 сарын 30-ны байдлаар өнөөдрийн татврын орлого маань 9-р сард 169 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 143 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. За ингээ өссөн дөнгөөр харах юм бол 1434 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 1306 тэрбумын гүйцэтгэлтэй байна. За энэ нь дүүргийн төсвийн орлого, татврын орлого 127 тэрбум төгрөгөөр тасарч, за 91.1% гүйцэтгэлтэй өнөөдрийн байдлаар явж байна. Эхний ээлжинд гэрэлтүүлэх, за иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэр орол, байшин оруулалтын аюултай бүс гэж нэрлэгддэг гэмт хэрэг ихээр гардаг газрууд дээр бол цагдаагийн байгууллагаас авсан судалгааны үндсэн дээр нийтдээ 260 шиг гэрэлтүүлэхийг шинээр хийсэн байгаа. За ингэснээр бол дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт бол тодорхой түвшинд тухайн гэрэлтүүлэх хийгдсэн бүсүүдэд бол багассан гэж үзэж байгаа юм. За дүүргийн хэмжээнд нийтдээ 10,810 ширхэг өнөөдөр гэрэлтүүлгийн шон асаж өнөөдрийн байдлаар иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлж байна. За өнгөрсөн 9-р сард бол захирагчийн ажлын инженерийн байгууламжийн хэлтстэй хамтарсан энэ шалгалтыг зохион байгуулсан. За энэ шалгалтаар бол Баянзүрх дүүргийн гэрэлтүүлгийн
хувь хэмжээг бол одоо тогтоосон байгаа. За нийт эзэмшлийн зам талбай буюу нийт эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг бол 98.5%-тай. За гэр орол байшин оруулалтын гэрэлтүүлгийн асалтын хувь бол 91.7% хувьтай байна гэсэн ийм одоо шалгалтын дүн гарсан байнамаа. За тогтчлтын чиглэлээр энэ жил гэр ороолол, байшин орооллууд дээр явган үний зам, хүүхдийн тоглоомын талбайн ажлуудыг шинээр санаачлан хийсэн байгаа. За тухайлбал 11-р хороо, 19-р хороо, 27-р хороодууд дээр бол бичил цэцэрлэгийн ажлыг зохион байгуулж хийсэн. За 2-р хороо 3, 11, 13, 19, 27, 28-р хороонуудад бол явган үний замын ажлыг бол зохион байгуулж хийсэн байнамаа. За иргэдээс одоо хамгийн их одоо хүсэн хүлээгдэж байдаг, иргэдтэй хамтран одоо хийдэг нэг ажил байдаг. Энэ бол иргэдийн бүлгийг дэмжих зорилгоор. За энэ жил бол Баянзүрх дүүрэг хөгжлийн төвийг одоо түшиглэн иргэдийн бүлгээр зохион байгуулсан хэд хэдэн ажлууд бий. За энэ нь бол 23 дугаар хороо, 19 дугаар хороо, 5 дугаар хороо, 19, 28 дугаар хороонууд. За нийтдээ 50 айл өрхийн хашаа, за гудамжийг бол одоо иргэдийн бүлэгтэй хамтарч шинээр одоо бий болгосон байнамаа. За арт замын хувьд бол дүүргийн хэмжээнд нийтдээ 1650 м квадрат замын нөхөөсийн ажлыг бол арт замын газартай хамтран энэ жил хийсэн байгаа. За 0.74 км замыг бол шинээр тавьсан байнамаа. За эх 2016-аас 2020 онд бол Баянзүрх дүүргийн хэмжээнд 22 байршил дээр шинээр арт зам өргөтгөн шинчлэх, за 4 уулзуурыг өргөтгөх, за 6 байршилд гүүрэн болон нүхэн гарц хийх, за 7 байршилд ундаг дугуун болон явган үний зам хийх, за 16 байршилд таксины зогсоол хийх саналыг бол нийслэлийн авто замын газар, замын хөгжлийн газар руу бол албан ёсоор саналаа хөргүүлсэн байгаа. Энэ олон жил болсон шугам сүлжээг солих ажлуудыг зохион байгуулалт хийдэг байгаа.